За тэгэхээр нэгдүгээр судлаачийн бүтээлийг үнэлэх аргууд гэсэн юм аа би зүгээр ер нь би бол их нэгтгэж хэлсэн. Ер нь бол одоо их олон юм лекцэн дээр их олон юм тооцох нь бол сонсогчдод бол үлдэж багтаа. Би бол ангаахад эхлээд физиологийн тэнхимд очив. Тэгэхээр та нар хэрвээ Нобелийн шагналыг анзаарсан бол ангаах ухаан ба физиологийн салбар гэж үгүй. Физиологи бол ангаах ухаантай тэнцдэг ангаахын онлын салбар. Би одоо тэд тэнхимд очсондоо баярлалаа. Одоо миний мэрэгжлийн одоо дэлхийн эцгүүд микробиологийн Роберт Кох энэ төр физиологийн тэнхимдэр анх одоо илтгэлээ тавьж исэн тийм төгтөл. Тэгэхээр нейрофизиологийн үүднээс үзэх юм бол миний ярьж байгаа зүйлээс та бүхний тархинд 30% л үлдэнэ. Яагаад гэх юм бол хүний одоо анхаарлаа дайчлах чадвар бол насанд хүрсэн хүний. Тэгэхээр насанд хүрснээсээ доошлж байгаа хүн дээр бүр багж үж магадгүй тийм 45 минут л гэж байна шүү дээ. Тийм учраас хичээлийг одоо 45 минут явуулдаг шинжлэх ухааны үндэстэй. 45-аас хойш үргэлжлүүлэн одоо анхаарлаа төвлөрүүлэх юм бол одоо цаг тутамд бол 20% алдагдaltaй ч үлээ 10% алдагдaltaй ч юм л. Тийм учраас би бол одоо бас жоохон аз муутай лектор байла. Миний ярьсан юмны одоо ихэнх нь бол тогтохгүй. Энэ бол физиологийн одоо хууль зүйн учраас одоо миний хүссэн хүсээгүй миний одоо регалынтай хамаарахгүй тийм. Энэ бол нэгдүгээр амьдрал практикт өргөөж өгсөн. Ер нь анх судлаач эрдэмтдийн ажлыг бол анх ерөөсөө тийм л одоо зөвлөөр үнэлдэг. Ер нь байсан байна л. Сая манай одоо олон лекторууд их сайхан ярьлаа. Гэхдээ бол энэ амьдрал практикт үр өгөөж өгснийг харах бол хэцүү тийм. Одоо бол манай сая түүхийн доктор хэллээ шүү дээ. Одоо ингээд яг өөр одоо сүүлд Монгол хүний одоогийн одоо үнэлэмж тогтоход хэрэг болсон. Тэгээд ер нь бол одоо энэгээр үнэлж одоо болохгүй болоод ирсэн байл. За тэгэхээр бол экспертийн үнэлгээ гэдэг арга гарч ирсэн. Тэр бол одоо манай одоо хамгаалалт шүү дээ тийм. Одоо тодорхой мэрэгжлийн улсууд. Гэхдээ манай хамгаалалт бол одоо би одоо ч гэсэн боддгийн ерөнхийдөө ааск маягтай. Тэр хичнээн сэргэлэн элдв юм мэддэг хүн хождог. Юмаа их сайн мэдж байгаа хүн бол яг тэр юмаа тийм. Өөрөөр хэлэх юм бол тэр хамгаалж байгаа хүн бол яг тэр юмаа Монгол хамгийн сайн мэдж байгаа хүн байхгүй. Тэгж судалсан. Тийм учраас бол гадаад бол энэ экспертүүдийг томлохдоо бол яг тэр хүний жишээлх юм бол диссертац хамгаалах бол яг тэр хүний одоо хийж байгаа ажлаар ажилдаг улсуудыг сонгож авдаг. Гэхдээ бол нэг их сургуулиас биш. Би бол PhD-г Humboldt-ийн нэрмжих сургуульд хамгаалсан юм л та. Тэгэхээр Германы одоо арчилсан тэр үеийн арчилсан Германы одоо 5 хотоос 5 эрдэмтэн асарч миний тэр эрдмийн зөвлөлийг бол дандаа өөрчлөгдөж идэг. Тухайн хүн болгон дээр томлно. Манайх ч бас нэг туршаад үзсэн. Гэхдээ тэр бол манайх шиг жижигхэн цөөн эрдэмтэнтэй газар бол тохирохгүй юм шиг байна. 1950-ад оны дунд байсан ишлэлээр анализ хийх арга гарч ирсэн. Энэ бол одоо бас уг нь буруу арга биш. Одоо шүүмжилдэг улсууд байдаг. Гэхдээ өнөөдөр ярьсан улсууд бол шүүмжлэлийн хэтрүүлжлээ. Одоо бол энэ ишлэлээр үнэлэх бол бүх дэлхийд одоо хүн сонгож авахтаа хэрэгэлдэг арга шүү дээ. Яагаад гэх юм бол хэрвээ эрдэмтний бүтээгдэхүүн эрдэм шинжилгээний бүтээл юм бол тэр бүтээлийн худалдаж авч яах үгүй гэдгийг харуулж байна. Энэ эрдэмтний гаргасан юмыг авчин гэдэг уншлаа, иш татлаа гэдэг чинь тийм. Энэ бол тийм учраас бол их зөв арга зарчмын хувьд. Зүгээр мэдээж хэрэг ганцхан одоо
тоогоор үнэлж болохгүй хэл да. Тэрийг л одоо манай эрдэмтэд их яасан. Яг манайд бол одоо ишлийн аргыг бол их муугаар л үнэлдэг шиг байд юм аа. Яг энэ тэгэхээр би бол бас боддгийн нөгөө иштэл авах юмгүй улсууд бас тэгж болох шүү дээ тийм. Би бол одоо тийм учраас би одоо залуу судлаачдынхаа челленжид одоо бас жаахан өөрийн хөгшин судлаачийн одоо бодлоор бас бодсноо хэлэх хүсэлтэй байгаа юм да. За ишлийн сая дараагийнх нь аах. Тийм. Ер нь энэ ишлэл судлал гэдгийг одоо үндслээд бараг төгсгөл нь хөргсөн хүн бол Южин Гарфилд гэж Америк эрдэмтэн байгаа юм л да. Энэ хүн бол уг нь бол бакалавр сайенсаа хиймээр хамгаалсан. Тэгвэл одоо лабораторид ерөөсөө нэг л жил ажилласан. Колумбийн их сургуулийн химийн тэнхимийн лабораторид нэг жил ажиллаад тэгээ ер нь бол одоо би лабораторийн хүн биш юм байна гэж мэдсэн. Харин тэр лаборатори тэр органик химийн лаборатори байсан шиг юм да одоо металл орсон шин одоо бодисууд нийлэгжүүлж тэр лабораторийн сайн байсан мэт. Тэгээ одоо тийм юм нийлэгжүүлгээд багшгаа хэлэхэд бол нөгөө тэр юм нь одоо байгаа нь юугүй юуг мэдэхгүй. Тэрэнд бол одоо хэдэн мянган бодис байсан байл. Тэгэхээр тэрийг манер цэгцэлж каталог оруулсан. Тэр үед бол компьютер байгаагүй өөр юм байна. Одоо перфокарт гэж юм байсан юм да. Одоо энэ хүүхдүүд бол бидний үед бол одоо компьютер гэсэн тийм. Энэ А4-ийн тал шиг цаас ингээд тойроод 2 игнэ. Зарим үед 4 игнэч болсон сүүлдээ тийм одоо цоорхойтой. Тэр цоорхой болгоно одоо нэг утгатай. Тэгэхээр тэр нэг ингээд дэшин сэтэлчдэг. Тэгэл дундуур нь одоо нэг сүмб явуулаад ингээд дэшээ татхтул тэр студентууд гараад компьютерийн одоогийн бол нэг товч дарахад. Тэгэхээр энэ хүн бол уг нь хиймээр ягаад тэгээ дараа нь тэр ер нь тэр одоо мэдээллийг цэгцлэх явдал бол Шинжлэх ухаан хийхин өмнө байх хэрэгтэй юм байна. Ойлгосон учраас мастер сайенсаа бол одоо library science-аар хамгаалсан. Тэгээд дараа нь бол одоо тэр ер нь бол тэр 1955 онд ISI Institute of Scientific Information гэдэг хувийн компани болсон. Тэр хувийн компани бол институт гэж нэрлсэн компани гэд нэрлэх аюу дургу байсан байл. Тэр одоо энэ мэдээлэл бол хүч гэдгийг одоо анх олж харсан. Тэгэхээр өөрөө бол одоо эхлээд өөрийгөө documentation specialist гэсэн сүүлдээ информатикч. Бүр сүүлдээ scientific одоо тэр шинжил ухааны зүйлийг ялан салгахад энэ бас л одоо эхлээл одоо тэр 50-аад оны сүүлч хүртэл бол перфокартаар л хийжсэн баг бүх юм. Тэгээ одоо тэр 61 онд бол Пенсильвани тэр ISI бол одоо тэр Пенсильвани мужид Филадельфия хотод байгуулсан юм л. Гэхдээ одоо нэг 10,000 долларын грант аваад одоо шинжил ухааны мэдээллийг одоо оновчтой болгох гэдэг тийм сэдвэр тэгэл одоо энэ институтээр байгуулсан. Тэгээд тэнд бол одоо их олон шинэ юм хийсэн. Гэхдээ энэ одоо гол юм нь бол тэр current content гэж 7 хоног болгон гардаг тийм сэтгүүл. Энэ бол хэвлэл явж байгаа гараагүй одоо байгаа өгүүллүүдийн зөвхөн гарчгийг л гаргадаг цогцтой. Энэ бол одоо 1958 оноос гарсан. Эхлээд тэр current content бол ерөөсөө live одоо
хөдөөчөг оруулахгүй маань дэр биолог, анагаахын химийн чиглэлийн 150 сэтгүүлийг л хамарсан байсан. Тэгээ сүүлд нь бол 1970-аад онд бол 4500 сэтгүүл хамрах болсон юм л да. Тэгээ би 1974-өөс 77 онд ардчилсан Герман тэр аспирант төвс суралцсан. Вируслог гэдэг юм, анагаахын вируслог гэдэг юм Монголд хэрэгтэй байна гэж үүднээс нь явуулсан юм л л. Тэгээд одоо энэ current content бол их үнэтэй сэтгүүл байсан. Одоо хэдэн 100 ч юм уу 1000 ч юм уу 7 хоног тутам гардаг учраас 52 дугаар гарна шүү. Тэгэхээр Берлин хот Германууд бол их одоо юу гэдгийг зарчимч одоо юмыг их зөв шийддэг улс учраас тэр current content-ийг Берлин зөвхөн Хумболтыг сургууль хөдөлж байгаа. Тэгээд тэрийг одоо эзэмшилгээний институтээр одоо 3 хоног 7 хоног ингээд тойруулдаг. Тэгэхээр тэн дээр бол одоо нэг хамгийн сүүлийн шин судалгаа. Тэгээд одоо ямар PhD хийх гэж байгаа хүн чинь тэр чиглэлийнхээ юмны үндэс суурийг үзсэн байгаа учраас тэр одоо сайн авторуудын гаргасан юм уу гарчгаас нь харахад нэг айтаахан тийм байх юм бол одоо тэр сэтгүүлийг олж үзэн. Тэгвэл тэр 4500 сэтгүүлийг бүгдийг эргүүлвэл ерөөсөө тэр юу ч болж чадахгүй шүү дээ. Тэгээ манай одоогийнхоор бол одоо мэдээллийн менежер, номын сангийн эрхлэгч Ханс Моринг бол одоо тэр маш энциклопедист хүн байсан. Гэхдээ бол үндсэн мэргэжил нь орон талист гэж байна. Дуран дахны судлаа гэдгээр. Тэгээд тэр бол одоо ерөнхийдөө одоо олон хэл мэддэг тэрийг ашигладаг. Герман, англи, франц, испаниар бол одоо чөлөөтэй ярина бичнэ. Тэр байтугай одоо орон талист учраас монгол хуучин бичгээр бичнэ. Тэр нөхөр бол өөрөө одоо гэр бүлгүй юм уу ганцаараа дуул юм. Бас үлд нь хүүхэд гэдэгс юм. Тийм учраас бол нөгөө Герман одоо лаврант авгайнаар бол цаг дуурдаа тэгэл ширээн дээр байгаа юм зүгээр тэр чигт нь орхиол гарч штэ. Тэд нь бол одоо цагаал барина. Моринг бол одоо манай Ханс бол өрөндөө сууж байна. Тийм учраас бол одоо энэ мэдээллийн юмтай одоо уучраа олоход гол багш маань одоо тэр албан ёсоор цалин өгөөгүй найз маань багш маань. Тэгээ энэ одоо 1970-аад онд болохгүй ингээд нэг 7 чиглэлээр гардаг болсон. Эхлээд бол 150хан сэтгүүлийн гарчиг гарах бол нэг л тэр life sciences гэдэг нь. Бидэнд бол одоо энэ life sciences хоёрт нь бол эмнэлэг зүйн ангаах хоёр л одоо нэлээд хэрэгтэй. Тэгээд одоо физик, хим, газрын шинжилгээ ухаанууд, нийгмийн болон одоо зан авирын шинжилгээ ухаанууд, тавд нь бол одоо инженерчлэл, технологи, хэрэглээний шинжилгээ ухаанууд, 6-ад нь хөдөө аж ахуй биолог, орчны шинжилгээ ухаан, 7-д одоо урлаг, хүмүүнлэгийн ухаан. Тэгвэл бол лавл одоо 70-аас хойш бүх одоо нийгмийн судлалын юмнууд энэ бол одоо энэ Гарфилдийн шинжилгээ ухааны хуваарлсан ангилал энэ бас их би бол энэ ангиллыг маш зөв гэж боддیں۔ Тэр одоо энэ бол тэгээд одоо 80-аад оны төгсгөл хүртэл ингэж гарсан л да. Тэгээ нэг их сони юм тэр Гарфилд бол одоо дугаар болгон дээр 7 хоног болгон нэг шин санаа дэвшүүлсэн тийм эссай гэж. Тэр нь илүү их. Тэгэхээр энэ чинь одоо ингээд сүүлдээ институт хаагдах болтол нэг 1000 гаруй эссай. Тэр нь бол одоо 1-ээс 2 хуудас л гэсэн. Тэгээ энийг бол 1994 онд бол 15 бот болгоод Essays of an Information Scientist гэдэг тийм
бүтээл гаргасан. Тэр зөвхөн эссенуудаараа. Тэр нь бол одоо энэ Garfield-ийн home page гэдэг юм л да. Одоо тэр UPenn гэдэг University of Pennsylvania. Тэр нь одоо байгаа үзэж болно. Эхэм. За энэ бол одоо энэ цитатыг ашиглах чиглэлийн анхны одоо том ажил. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ компьютерчдыг ойртуулаад орхисон тийм. Дараа нь бол одоо энэ институтийн бол Thomson Corporation гэж байгаад одоо бол Thomson Reuters Corporation гэдэг мэдээллийн том компани худалдсан. Тэгээд тэр нь одоо энэ Garfield-ийн current content-с бусад юмнуудыг веб оруулаад 97 онд бол Web of Science гэдэг. Одоо ер нь 1900 оноос хойш шинжил ухааны бүх мэдээлэл багтсан гэж энэ бол өөрөөсөө хэлж байгаа шүү. Тийм учраас бол үнэтэй үйлчлэгээ. Тэгээд бол энэ 1964 оноос Science Citation Index гэдэг юм тэр нөгөө current content-ийн дагавар болоо сард нэг гардаг. Тэр нь бол энэ дотор бичсэн улсуудын нөгөө цитатыг тоолж эхэлсэн. За энэ хоёрын тухай одоо үзийгүүл энэ хоёр вебээр орох юм бол энийг бол ихэнх нь одоо манай улсууд мэдж байгаа юм шиг байна. За дараагийнх нь. За Garfield-ийн одоо шинэ юм гаргаж ирсэн одоо олон бүтээлгүй. Гэхдээ одоо энэ Science дээр бичсэн одоо 55 онд, 64 онд, 72 онд бичсэн энэ гурван стратегийн бол ер нь одоо энэ одоогийн одоо Scientometrics гэж энэ хүн өөрөө бас нэрлэдэг байна. Сэтгэл гарсан байгаа. Нэг нь бол одоо тэр Citation Index for Science. Ер нь бол одоо энэ иш татсан нэг судалснаар ямар дэвшил гарах вэ гэж анх гаргаж ирсэн. Тэгээд Science Citation Index New Dimension in Index 64 он хэлсэн. Citation analysis as a tool in journal evaluation. Хатин хувь хүнийг дараа нь бол сэтгүүлийг шинжил ухаанд юу оруулж ийн гэдгээр нь дугаарлах болсон тийм. Энэ бол одоо тэн их олон хийсвэр юм би гэхдээ энэ бол одоо юу гэдэг юм бэ шилэх юм бол одоо өөр нэгжтэй бол одоо юу гэдэг юм одоо энэ дэлхийд дахинд бол миллиметр, сантиметр, метр гэж явж байгаа юм чинь одоо өөрчлөл болохгүй шүү дээ. Яг зүгээр нэг англи систем байгаа. Гэхдээ ямар нэгэн одоо хэмжих юмнууд бол тогтцсон юм байх хэрэгтэй гэдгийг л одоо хэлж ингэж оруулж ирсэн юм хүн байна л да. Энэ бол одоо уг нь гарлаараа бол одоо Италийн жууд гэж. Тэр жууд болохоор бас л галгуутай байсан байх тийм. За дараагийнх нь. Энэ дотор бол тэр Хиршийн индексийн тухай анх бичсэн Пнаст бичсэн 2005 онд. Өөрөөр хэлэх юм бол тодорхой хугацаанд одоо тодорхой тооны бүтээлийн одоо иш татсан байх юм бол тэрийг H индекс гэнэ. Энэ доор нь тайлбарсан байгаа тэр үеийн энэ өөрөө физикч хүн юм байна лээ. Тэгээ физикээр одоо хамгийн их өндөр одоо энэ citation авсан хүн бол одоо тэрэн дээр нэр нь хэн үлээ одоо эрдэмтэн байгаа юм л да. Тэр бол одоо энэ одоо H гэдэг нь Хиршийн индекс нь 150 чөлөө 110 H индекс нь 110 байсан. Тэр нь юу гэсэн үг вэ? Энэ хүний одоо нийтлүүлсэн 110 өгүүлэл дор хаяж 110 дахин иш татагдсан гэсэн. Дор хаяж гэж юм дээрээс дээш байж. Тэгэхээр одоо энэ дээр бол ерөнхийдөө юу хэлсэн байгаа. Одоо Нобелийн шагналтнууд ихэнх нь за одоо энэ
гайхамшигтай огт үйл бичдэг Нобелийн шагналтанд байдгийм байна. А зүгээр ер нь бол Нобелийн шагналтангууд бол хаа индекс өндөртэй улсууд байдаг. Тэд бол ер нь бол одоо 100-аас дээш л гэж ярьж байна. Тэгэхээр би бол одоо яриагаа бол тэр Нобелийн шагналд хүрэх тухай биш ээ. Одоо дундаж эрдэмтэн. Монголын дундаж магадгүй дэлхийн дундаж эрдэмтэн ямар байвал дээр үгдгийг өөрийнх нь жишээн дээр би яаж. Би бол одоо тийм гаргууд эрдэмтэн биш. Ер нь дундчлал үзүүлэлттэй ийм хүн байна л. За дараагийнх нь. За одоо ишлийн судалгааны одоогийн байдал. За энэ бол одоо бас ихэнхийн одоо манай төрөүний лекторууд ярьсан. Одоо яаж ишлэлийг судалж байна вэ? Дараагийнх нь тэгэхээр энэ уг нь бол улаанаар бичсэн бол одоо ер нь яг хаанхын хамааралтай ямар нэртэй одоо вебсайтер ишлэлээ өөрийнхөө ишлэлийг олж үзэж болох вэ гэдэг. Тэгэхээр эхний хоёр нь бол одоо миний мэддгээр бол одоо үнэтэй төлбөр төлдөг. Гэхдээ Тэмүүжин академичээс бол үнгүй үзэж болдог энэ бас мэдлээ. 2000 он дөхүүлж ижил одоо ийм юмнууд гарч ирсэн гэсэн үг чинь. Одоогийн бидний одоо энэ citation индексийг яриад байгаа юм бол 2000 оноос хойш хөгжил. Тэр бол одоо ингээд 70 гарцсан хүнд бол саяхны юм шиг санагдаж байна л да. Гэхдээ та нарын аваад үзэхэд бүгдээрээ бас сургууль төгссөнс хойш болох гэдэг тийм. Одоо 25 6 жил юм уу да. Тэгээ 2004 онд бол Google Scholar гарч ирсэн. 2008 онд бол ResearchGate. Гэхдээ дээдлийн 2 3 бол ерөнхийдөө яг ишлэлийг судлаж тэр ранкинг хийх зорилттой. ResearchGate бол одоо илүү олон ашигтай талтай. Тэр нь бол тийм учраас өөрсдөө бол social network of scientists гэж байна. Ямар нэг одоо судалгааны юм олдохгүй юм уу, реактив олдохгүй, ойлгохгүй бол зүгээр нийтийн дунд асуулт хайчдаг. Тэгэхээр одоо дуртай нь хариулаа ингээд бол тэр эрдэмтэд хоорондоо холбогдож зиндааныхнаагаа олж авах маш их хэрэгтэй. Яг хөө зүгээр одоо Берлин төвтэй болохоор ч тэгдэг юм уу, би бол хамгийн сайн citation судалгааны. Гэхдээ яг сая одоо манайд бол тэр peer reviewed гэдгийг бол одоо их олон янзаар орчуулсан. Эсвэл одоо Тэмүүжин академич шиг зүгээр тэргээр нь хэлчихэж байгаа юм тийм. Сая олон нийтэд зөвшөөрөх, олон нийтийн хяналттай ч гэлөө бас нэрлэж байгаа юм. Гэхдээ уг нь бол peer гэдэг бол зиндааныхан гэсэн үг байхгүй. Танай ангийнхан. Чамтай одоо нэг зиндааны болсон. Тэгэхээр зиндааныхны хяналттай гэж. Тэрнээс олон нийтийн гэдэг бол одоо тэр түүхийн юм вируслогч хянаад байж байхгүй шүү дээ. Тэр бол өөрийнх нь яг тэр мэргэжлэр ажилладаг улсууд хяндаг тийм системийг. За Мендли гэж бас байгаа тэр үл гэхдээ одоо тэр Scopus-ийн л одоо хавсарт болгоцсон да. Уг нь бол 2007 онд үүсэхдээ бол одоо оюутнууд юм аа. Бас энэ бол тийм учраас бас тэр social network of young scientists гэж. Тэр бол одоо тэгээд тэрийг бол 2013 онд Elsevier хөдөлж аваад өөрөөр хэлэх юм бол одоо Scopus-ийн үнэгүй хэлбэр маягтай болчиход байгаа. За Монголд бол одоо бас уг нь нэг ийм юмыг одоо манай анагаах ухааны актив үүсгэх гэж оролцсон. Тэрийг бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусламж аваад Монголын анагаахын сэтгүүлүүдийн холбоо гэдэг төрийн бус байгууллагыг түшгэлээд одоо манай анагаах ухааны активын эрдэмтэн нарийн бичгийн дарга Урмаажив доктор маш их хүч хөрөнгө зарцуулж ингээд Монгол Med MN гэдэг тийм бас citation тоолдог Монголын анхны. Гэхдээ энийг бол одоо англи хэл дээр биш монгол дээр тоолох гэж үзсэн.
яг одоохондоо харамсалтай зогсчод байгаа. Ягаад гэвэл эдэн туслах тэр компьютерийн мэрэгжилтэнгүүд бол бидэн дийлэхгүй үн хэлээд байгаа учраас бид өөрсдөө үл хийж байгаа. Яг энийг бол тэгээ цааш нь 2 жил явсан 8 сэтгүүлийг бид оруулсан. Энэ дотор ямар сэтгүүл оруулах уу гэдгийг критерий тогтоосон. Тэгтээ бол төгс болог нэг манайхнаар бол хөгжлийн бэрхшээлтэй юм болчиход байна л да. За дараагийнх нь. За энэ одоогийн байдал миний мэдж байгаа. За зарим нь их нарийн юм уу ярьсан би ойлгохгүйтэй л байсан. За олон ичлэгдсэн бүтээл хэрхэн дөөрөх вэ гэдэг нэг хөгжилтэй хэсэг бэлтгэлээ. Тэгэхээр миний түрүүчийн манай лекторууд бүгдийг ярьсан л да. Гэхдээ олон ишлэгдэх гэж хичээгээд хэрэггүй гэж л ятгаж байгааг бол би жаахан бас нэг талаас харсан. Яг л дэлхийд дахинд бол тэр ишлийн хаашаач юм сурна, асуун, тэрийг чинь харна. За дараа. За олон ишлэгдсэн ангаахын бүтээл туйруулахад зөвлөгөө гэж. Би бол хөдөө аж ахуй мэдэхгүй, компьютер мэдэхгүй, нийгмийн ухаан мэдэхгүй тийм байж бол ер нь сайенс гэж ярих аргагүй. Тийм учраас энэ бол миний л ангаахын салбарт амиа болгоод байгаа туршлагаа хэлж байгаа хүн. Энээс би 3 хол юм хэлж байгаа. Англи хэл үгүйгээр citation index олсруулах арга байхгүй. Тэр бол англи хэлийг бол үзий ядах хэрэггүй. Аливаа шинжлэх ухаанд ч ерөөсөө ямар нэг хэл давмгаалж байгаа. Хуучин бол Ром, Грекийн үеэс латин хэл. Ялангуяа манай ангаахын юм бол 17 дугаар зууны хүртэл зөвхөн латинаар туурдаг байсан. Чи пост байсан латинаар гэж. Манай ламнар ч ихэнх бүтээлээ төвдөр төрсөн биш үү? Бидний үед бол заавал орсоор бичих албатай байсан. Өөр тийм албадлага байсан. Бид чинь төв хороонд бичиг явуулахад бол Монголын хажуугаар Орос орчуулгатай явахгүй бол төв хорооны бичиг хэрэгээс л буцаад ирнэ. Тэгэхээр чинь бол тэр давмгайлж байгаа хэл гэж. Зүгээр шинжлэх ухаанд бол нэг 30-аад оны хүртэл бол герман хэл давмгайлсан. Герман бүтээлүүд бол хамгийн гол бүтээл байсан. Хоёрдугаар дайны дараа бол Орос, Англи болж салсан. Тэрийг бас ойлгох хэрэгтэй. Манай бидний үеийнхний судлаачид бол цитатлагдах юм байхгүйгаа нь бол бүх юм орсоор бичсэн. Тэхийг шаарддаг байсан. Би бол Монголд миний монголоор бичсэнийг унших хүн бол дандаа шавнар маань учраас өөр газрын улсуудад бас хөргийгээд л ингэж англи, герман хоёроор нэлийн бичсэн юм. Гэхдээ энийг бол уншиж анализ хийх эрдэмшилгийн бүтээл бичих чадвартай байна. Энэ бол маш их юмыг цаанаа агуулж байгаа. Бидний тайлбарлаад яг хөө тэр. Тийм учраас бол дэлхийд танигдсан эрдэмтэн бай гэвэл англиар бич. Тэр бол та нарыг англи болгочихгүй. Та нарын эх орон сэтгэлгээ дарахгүй. Тэр чинь нэг сохрын газар сохор, доглонгийн газар доглон байх ёстой гэж Монгол ардын ухаан маань сургаад байна шүү дээ. Монголоор бичсний чинь бол гадаадын ганц ч эрдэмтэн уншихгүй. Зүгээр түүхийн юм байж магадгүй учраас тийм. Түүхийнхэн бол хэл бичгийнхэн энэ төр төлөв. Зүгээр энэ байгалийн шинжилэл хатуу наукийнхан бол англиар бичихгүй л чи өөртөө л бичиж гин гэсэн. Өөр хэн ашиглах юм бэ? Багц. За хоёрдугаар бол өөрийн нарийн мэргэжлийн чиглэлээр бол
одоо веб их үүсрүүдийг л байнга үзэж. Тэр зарим веб их үүсрүүд одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын PubMed-ийн энэ төр веб хуудасууд дээр өөрөө захиалга авах бас оруулгатай. Надад Монгол гэд нэр орсон юм гаруул заавал хийжээ. Надад томоогийн вирус гэсэн юм оруулвал хэвлэгдүүл заавал хийжээ. Гэт захиалгач нь тэгэл тэр чинь л одоо 7 хоног болгон зөндөө юм асгачиж ирсэн бүр. Тэрийгээ ч үзэж барахгүй. Бүгдийг биш. Тэгэхээр энэ бол одоо манай ангаахад бол энэ хоёр том мэдээллийн сан байна. PubMed гэдэг нь бол одоо Америкийн нэгдсэн улсын одоо ангаах ухааны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн биоинформатиксын департаментаас гаргадаг тэр одоо сэтгүүлийн одоо Гарфилдийн юмыг ангаах ухааны салбарт л хийсэн гэсэн. Тэргээр бол одоо янз янзаар эрэлт хийж болдог. Өөрийнх нь дуртай юмаа олж одоо чадна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэж одоо олон улсын байгууллага байна. Энэ байгууллагын одоо вебсайтын дотор бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан чиглэл, бодлого, тогтоол, шийдвэр, аргачлал энэ төр бүгд бас хайлтаар орж байна. Тэгэхээр энэ хоёрыг үзэхэд бол чи өөрийнхөө судалж байгаа чиглэлээр судлаачдын анхаарал төвлөрч байгаа хариу шаардсан чиглэлүүдийг тодорхойлох, хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны аргуудыг эзэмших хичээсэн. Хүлээн зөвшөөрөх одоо манай бие лабораторийн мэргэжлийн хүнэлдэ хүлээн зөвшөөрөгдсөн аргаар хийгээгүй чиний хичнээн сайхан үр дүн бол гэж байна. Тэм учраас бол заавал тэр энэ улсуудтай энэ вебүүтэй холбогдоод өөрөө асуулт тавиад ингээд зэндааныхныгаа олж болно. За мөн одоо судлаачдын сүлжээгээр саяын одоо research gauge ч юм уу тийм өөрийн сонирхсон чиглэлээр англи хэлээр туурвдаг судлаачдтай холбоо тогтоож олон улс орны хамарсан консорциум зөвшөлдсөн консенсус билдэн судалгаанууд төвтэй оролцсон. Одоо сүүлийн үед бол одоо их одоо иш татагддаг хоёр нийтлэг хэлбэр л дээ. Консорциум гэдэг бол одоо дэлхийн хэдэн орны улсууд өөр хоорондоо зүгээр интернетээр холбогдоод хэн нэгэнтэй одоо биш ингэж жагаад одоо алей мөлийн одоо идэвхтэй ажилдаг нэг нь одоо Welcome сан одоо Gates-ийн сан том одоо сангуудаас жаахан мөнгө салгахад бол одоо бас гайгүй болчихсон. За манай ангаахад бол консенсус билдэн гэж нэг юм байдаг. Одоо уг ангаах ухааны номлолоор хүн болгон бодгон бодгол. Тиймээс бол хүн болгоны одоо эмчилгээ, онцлогоо энэ төр бол тэр хүндэл тохирсон. Одоо тиймээс бол Америкийн нэгдсэн улс хэмтгийн улсд бол personalized medicine гэж ярьж шүү дээ. Тэр хүндэл тохирсон эмчилгээ. Тэгэхээр тийм одоо юм дээр бол ялангуяа шинэ аргын эхний шатнд бол шинэ эмчилгээний эхний шатнд бол хэдэн орны улсууд нэг аргаар явахын тулд хоорондоо зөвшөлдсөн протокол хийдэг. За имэйл явъя. Энийн асуудлыг хариулж. Тэр риск асуудал нь зарим нь одоо хөгжиж байгаа орны улсууд маань хийж чадахгүй аргач гэдэг. Ийм судалгаанууд бол одоо их одоо дэрэгтэй байдаг. Ингээд би хоёр жишээ татъя. Миний хамгийн их иш татагдсан хоёр өгүүлэл. Миний оролцсон. Тэгэхээр одоо энэ Сүрьегийн нянгийн зүүн Азид тархсан генотип гэдэг судалгаа. Одоо энэ судалгааны одоо толгой судлаач нь Дик Ван Суулин гэж одоо
Нидерландын эрдэмтэн. Нидерландын нийгмийн одоо нийтийн гэх юм уу паблик гэдэг юм. Нийтийн эрүүл мэнд ба орчны хамгааллын институт Бильтховен гэдэг хотод байдаг. Тэгээ тэр хүн бол одоо энэ Бээжинд ингээс авсан хэдэн сорьцсонд бол нэг генотип давмгайлаад хэлсэн мэл. Тэгэхээр тэрний ойролцоо байгаа орнууд ямар байна вэ гэсэн чинь Бээжинд ялгсан одоо Свигийн янгийн 80% нь бол одоо сүүлд нь бид Бээжин genotype гэдэг нэр өгсөн. Өөрөөр хэлбэл одоо нэг genotype type нээсэн гэж ярьж болох болчихж байгаа юм л да. Мэдүүлэгтээ энд бол одоо 20-од судлаач оролцсон. Тэгээд Монголоос бид 20 сорьцогч явуулсан, судалгаанд нь одоо хүний явуулж оролцуулсан. Ингээд 50% тэр тип. Гэтэл бол энэ тип бол Латин Америкт юус байхгүй. Европод жаахан байна. Тэгээд энэ бол одоо энэ судалгаа гартал Сүрэгийн нянг бол одоо генетикийн хувьд бол нэг ерөөсөө ял харахгүй гэж үздэг байсан байхгүй. Энээс эхлээд бол одоо бусад нянг гэсэн генотипийн судалгаа гэдэг шинэ чиглэл бий болсон. За энэ бол одоо 913 удаа статагдсан. Тийм одоо статья. Дараагийнх нь бол одоо энэ 2014 онд эвлүүлсэн юм а. Энэ гол судлаач нь бол энэ Бирмингем Ноттингемийн их сургуулийн эпидемиологийн профессор Джонатан Нгун Вантан гэдэг одоо судлаач санаачлаг гаргаад тэр үеийн томоогийн үндэсний төвд ажиллаж байсан улсууд руу захиалсан. Яг томоогийн эпидемийн дараа, пандемийн дараа 2007 онд ч манай пандеми боллоо шүү дээ. Тэр пандемийн үеэр осалтамивир гэдэг нэг юм биш үү? Тэр томоогийн вирусын нейроамидазын генийг дангуулдаг тийм эм. Тэрийг хэрэгэлсэн үр дүнгуудээ ийм асуултаар явал ямар байна гэдэг асуулт ирүүлээд бид одоо судлаа. Ингээс үүлд мэдсэн тэр бол одоо 40 орны 70 гаруй судалгааны одоо багуудын 2900 хүний материалыг цуглах. Тэгээ энийг бол Lancet Respiratory Medicine гэдэг нэлийн одоо инфаркт фактор өндөртэй сэтгүүл дээ. Тэр сэтгүүлд бол одоо тэр өөр Английн хүн болохоор хэвлүүлсэн нөө. Тэгээ энэ бол одоо 2014 онд хэвлэгсэн сошиал одоо 310 стат гарч чаддаг. Тэгэхээр энийгээр би юу хэлэх гээд байгаа юм гэхээр түрүүний хэлдэг тэр консорциум тайпын судалгаанд орох тийм юмыг ирж хайх явдал бол за дунд зэргийн судлаачид бол хамгийн сайн. Би бол топ судлаачд бол ярихгүй. Тэгэхээр энийг бол одоо энэ бол яг миний одоо статлагдсан тоо яг өсөх маягтай л явж байгаа. 18 оных бол дахиад 3 сар байхаар 120 өрчих байхаа тий. За ингээд ERO индекс гэдэг нь бол 10 ишлэгдсэн статьянууд. Гэхдээ энийг бол энэ яаж ч ер нь all гэдэг нь бол би бол миний анхны бүтээл 1992 онд энд орсон байлээ. Тэрнээс хойш л одоо бүх энэ сэтгүүлд байгаа статьягаар үзэх юм бол 26 хаа индекстэй 46 ERO индекстэй. Өөрөөр хэлэх юм бол миний англи хэл дээр нийтлэгдсэн бүтээл, англи герман хэл дээр. Германд бүртгэгдсэн хөө 46 өгүүл бол 10-аас дэш статагдсан байна. 26 өгүүл бол 26 болон түүнээс дэш статагдсан байна гэсэн. Ийм юмнуудыг гаргаж өгдөг юм. Одоо энэ бол одоо тэгээд энэ дараа нь 2013 оноос хойш энэ тоон өөрчлөгдөнө. Тэгэхээр энийг одоо янз янзаар авч үзэж болдог. За баярлалаа. Бүгдийн ярил одоо бас үдийн ядаргаатай юм болно. Дараагийн нэг юу гэж гаргасангүй юу? Гаргасан байна. За. За энэ одоо миний нөгөө
Research gate үү. Research gate бол одоо бидэнд илүү олон мэдээлэл өгдөг. Тэгээ одоо энэ research gate-д миний гарсан өгүүлэл 173 багч байна. Энийг нөгөө яг энэ дээр нь тэр энэ судалгааны юмнуудаа өөрөө бүлэглээд энэ дотор нэгдэх хүн байвал ороорой хамтран ярилцсан шүү. Өөрөөр хэлбэл илүү судлаачид бие биендээ хандсан тийм үйл ажиллагаа явуулж болдог учраас тэр энэ research gate вебийг хөгжүүлсэн хүн нь бол бас вирусологч л доо. Тэгэхдээ Германы энтхэг вирусологч. Тийм учраас ч юм уу надад их таалагддаг. Зүгээр улсууд бол зарим яг энэ нөгөө их албан ёсны юм энэ заримдаа бол нөгөө өөр хэл дээр хэвлэгдсэн юмыг орчуулад энэ төр оруулчихна. Заримдаа алдаад өөр хүний ганц хоёр юм явж л байдаг. Тийм учраас бол улсууд бол нэг ярихгүй юм нэлээд сүүл үеийн. Тэгтээ үнгүй. Манай одоо бид бол одоо хөрөнгө муутай учраас үнгүй юм усгүй болохоор одоо энийг хийлэрэх гэж бодож байна л да. За одоо ингээд ер нь болчихж байгаа хаа тий. За их баярлалаа.